Хай. За намайг Нара гэдэг. Миний анхны бичлэг ингэж ярьж байгаа. Хизэж өөрийгөө ингэж бичлэг хийгээд яриад сууна гэж төсөөлсөнгүй. Гэхдээ хэрэгцээ шаардлага маш их гараад байна. Өөртөө бодогдож байгаа бодлуудаасаа ер нь хуваалцъя гэж бодсон. Тэгээд гарчгийг хараад энэ сэдвээр орж ирж байгаа бол энэ бол таны сонсоход буруудахгүй байхаар тийм сэдв шүү. Тэгээ та өөрөө ч гэсэн энэ сэдвийг сонирхож байна гэдэг нь бид бүгд нэг адил замаар явж байна гэж ойлгож байна те. За миний хувьд 2019 оноос хойш бясалгалыг оролдож эхэлсэн. Тэгээд оролдоно гэдэг нь зүгээр суугаал ай сонсоод ч юм уу те. Тэгэл ямар нэгэн ид шид хүлээгээд байдаг байсан юм бэлээ. Одоо бодохоор тэгэхээр ингээд хүлээлт тавина гэдэг нь өөрөө бидний хийдэг хамгийн том алдаа. Ямар нэгэн хүлээлт тавих ямар ч шаардлагагүй байт юм байна гэдгийг би одоо энэ жилээс л маш сайн ойлгож эхэлж байгаа учраас та бүхэндээ хуваалцаж байна. За юуны дөрөнд бид одоо бясалгал яагаад хийх хэрэгтэй вэ гэдэг дээр ярий. Одоо энэ бол ямар нэгэн шашин биш гэдгийг та бүхэн ч гэсэн мэдж байгаа бах. Одоо яг анзаараад үзэх юм бол бид нар чөлөөт цагаа ямар нэгэн юм хийхгүйгээр, ном уншихгүйгээр, юм сонсохгүйгээр тий бичлэг үзэхгүйгээр, уцаа оролдохгүйгээр за нэг 5 минутыг ч өнгөрөөж чадхаа болцсон байгаа нь анзаарэгдэж байна. Тэгээ би өөрөө ч гэсэн яг тийм байгаагаа анзаараад байсан учраас өөртөө цаг гаргая гэж ерөнхийдөө шийдсэн байгаа. Тэгээд яг иймэрхүү бид нарыг сатааруулах зүйлд бид одоо цаг гаргаснаар өөрийнхөө мөн чанараасаа өөрөөсөө улам холдоод байгаа юм шиг ер нь санагдсан. Тийм учраас одоо өөртөөгөө илүү их ярилцахын тулд бясалгалыг сонгож хийхийг эрмэлздэг байсан. Одоо тэрийг тууштай хийя гэж ингэж бодсон. Тэгээд анх миний бясалгал хийх нь бүтлгүүцдэг байсан шалтгаанууд нь болохоор өмнө хэлсэнчлэн одоо нэгдүгээр маш их хүлээлт тавьж хийдэг байсан. Ямар нэгэн ид шид тохиолдох юм шигээр тийм ээ. Гэхдээ энэ бол тийм бүр сүртэй ингээл ид шидийн зүйл тохиолдохоор бол зүйл биш ээ. Бид зөвхөн өөртөөгөө цаг гаргаж байгаа гэдэг өнцгөөс нь хүлээж авах нь нэгдүгээр хамгийн зөв юм шиг санагдсан. Тэгээд мэдээж одоо миний ярьж байгаа ч гэсэн бас яг туйлын зөв ч юм уу те ийм байх ёстой гэсэн тийм өнцгөөс бол яриаггүй шүү. Тэгээд та өөрсдөө авах гэх ухаанаар хандаад бичлэг үзээрэй. Тэгээд яг би өөрийнхөө зөвхөн одоо туршлагаас л ярьж байгаа. Тэгээд энэ туршлага болгоно нь бас ингээд та бүхэнд бүгдэнд нь тохиолдох ёстой ч юм уу те эсвэл яг тийм адилхан байх замналтай гэж бас бити хүлээж аваарай. Энэ бол зөвхөн одоо надад л тохиолдож байсан туршлагууд байгаа шүү. Тэгэхээр би бас нэг хэдэн жишээ хэлж агаад тайлбарлая гэж юу нь бол бодож байна. За 19 онд яг тэгж хүлээлт үүсгэж бясалгал хийдэг байхдаа ер нь бол хизээж тууштай бол байгаагүй. Ягаад тэгэхээр аргагүй штэ одоо те ямар нэг юм зүйл тохиолдохгүй байгаа юм чинь те өөрт маань ямар нэг юм тохиолдно гэсэн тийм хүлээлтээр ингэж хийж байгаа учраас тухайн үед бол хугтхуун ойлголт нь бол айгүй тийм гүйхэн байсан гэх юм уу. Яг тийм л байсан бах. Яг мэдээж тайминг нь ч болоогүй байх те цаг хугацаанд биш байсан байх. Тэгээд 23 онд ер нь бол нэлээд дипэрч эхэлсэн. Одоо энэ хорвоо дээр яах гэж ирсэн те би яг энэ ертөнцид юу бүтээх гэж төрсөн хүн юм болоо гэдэг бодол дээрээс тулгуурлаад маш гүн гүнзгий юм бодож эхэлсэн. Сүүлдээ өөрөө тэр бодлуудаа маш их ороогддог болсон. Бодолтоо захирал
харагдаад эхэлсэн гэх юм уу? Тийм өмнөхөөс миний бодол болохоор одоо бясалгалын тухай ойлголт болохоор юу ч бодохгүй байх ёстой гэдэг одоо тийм мессежийг энэ тийм видео ч юм уу те одоо нэг юм үзэж байхдаа ингээд ойлгоцсон байсан. Тэгээд одоо л илүү дэлгэрэнгүй гоё видеонууд байгаа ах. Гэхдээ намайг яг тухайн үед ингээд судлаад хайж хахад бол яг ийм байх ёстой ч юм уу, нэг юм хүмүүст нэг тийм бас айгүй тийм өндөр хүлээлт үүсгэхээр тийм видеонууд маш их байсан учраас ч би өөрөө тиймэрхүү бодолтой бясалгалыг эхлүүлдэг байсан байж магадгүй. Тийм болохоор одоо зүгээр бид нар өөрсдөө өөрийнхөө гүнд илүү нэвтрэх тий өөрийнхөө мөн чанартай илүү танилцахын тулд бясалгалыг тууштай хийж эхэлбэл тууштай байснараа үр дүнд хүрнэ гэдгийг баг зэрэг ойлгож эхэлсэн байгаа. Тийм болохоор та хэд маань ингээ гаццсан мэдрэмж ч юм уу те яг яхаа мэдгүй байгаад ах юм бол энэ бичлэгийг үзээрэй. Тэгэд миний ер нь бол маш их оролцсон. Яг 23 оноос бол хойш бол ингээд мөн чанарыг нь олохын тулд маш их оролцсон. Бясалгал хийх нь би өөрөө өөртөө харьцаж байгаа цаг хугацаа надад олдож байгаа. Тийм цаг хугацааны боломж юм байна гэж харж эхэлсэн болохоор би яг бясалгалыг тууштай хийж эхэлсэн. Дараа нь яг хамгийн ихэнд ингээд тохиолдсон зүйлүүд нь юу байсан гэхээр энэ нь бол гэхдээ шууд одоо танд одоо тохиолдож болно. Эсвэл маш олон бясалгалын одоо дараанаас эхлээд ч юм уу те үр дүнгийн дараанаас эхлээд одоо илүү энерги чинь сайжирсан болоод ч юм уу тэгж бас тохиолдож болно. За тэгээд эхлээд бол хүн өөрийнхөө энергийг засах боломжтой юм байна гэдэг өнцгөөс би яг харж эхэлсэн байхгүй юу. Одоо нүуний гандаа ороод ном уншуулдаг шүү дээ те. Тэгээд ном уншуулгаад ч гэсэн хүн яг нөгөө нэг тэр номын хүчээр байж магадгүй л дээ. Гэхдээ хүний яг бодлын хүч илүү хүчтэй байд юм байна гэдэг ойлголтыг ягаад ч юм ингээд авсан байсан. Яг би одоо яг нөгөө нэг альбом хүчтэлгээр л гэр бүлийнхаа хүчтэлгээр л одоо ном уншуулдаг болохоос өөрөө зориод бол нэг тэгж очдоггүй. Одоо нэг тийм шашинлаг бус төрлийн хүн юм уу? Миний шүтдэг зүйл болохоор би байгаль ихтлэгийг шүтдэг, байгаль ихтлэгийг маш их хайрладаг. Ихтлэгийг амьтаа гэж боддог. Тэгээд зөвхөн шүтлэгийн талаар бол тиймэрхүү байна. Тэгээд яг тухайн үед би ингээд нүдэ анаад одоо гэрхэн цагаа хамт сууж явахдаа яг тийм бодол орж ирсэн бохгүй юу. Одоо ингээд яг энэ номын хүч надад үйлчлээд байна уу? Эсвэл би өөрөө энд ингээд ном уншиж байхад нь тухайн үед би бясалгацсан байсан гэдгээ ингээд ойлгосон юм. Тэгээд ингээд ном уншиж байхад нь би өөрөө өөртөө яриад ингээд өөрөө бүх зүйлийг сайжруулж байгаа мэтэр ер нь ингээд хүлээж авч исэн. Тэгэхээр тухайн үед болж исэн үйл явдлаас үзэх юм бол тэр одоо явдлаас хойш би ингээд одоо юу гэмдэ одоо энергийн хүч нь биднэрт өөрт байд юм байна. Бид өөрсдөө тэрийгэ бясалгалын хүчээр, бодлын хүчээр сайжруулах, тэрийгээ илүү ингээд гоё гэрэлтүүлэх, засах боломжтой юм байна гэж ер нь бол үзсэн. За тэгээд ер нь бол айгүй гоё туршлагуудтай туулсан. Тэгээд эхнийх дээр нь за тэгээд ямар ч гэсэн ингээд явсан юм аа. Ер нь бол нэг утга учраал жоохон олохгүй л яваадсэн л та. Өөрийгөө яг бясалгаж гэнэ үгүй юу гэдгээ ч мэдгүй яваадсэн. Гэхдээ бид одоо хаанч бясалгах боломжтой байд юм билээ. Зүгээр одоо өөртөө байгаад гадаа зүгээр юу ч сонсохгүй ингээ юм ажиглаад явж байхдаа хүртэл ингээд юм бодож байхдаа хүртэл ингээ те бясалгаж байгаа нэг төрлийн бясалгал гэж бас тэрийг харж болно. Заавал ийм байх хэвээр ингээд цуугаад ингэх хэвээр те эсвэл нэг тийм биш. Бид нэр бас хамгийн одоо хүчтэй
өдөр болгон хийдэг бясалгал нь юу байх боломжтой вэ гэхээр унтахаас өмнө уцаа оролдохгүй хөвтөхтэй. Тэгж яхтаа ингээд маш их юм боддөө шүү дээ. Яг тэрийг бас нэг төрлөөрөө бясалгал байна гэж ойлгож юу нь бол болно шүү. Болох байх гэж би бодож байгаа юм. За тэгэхээр яг заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн өнцгөөс битгий хүлээж аваарай. За дараагийн тохиолдсон зүйл нь юу байсан гэхээр хөгжимд бясалгалт явж утсан. Би угаасаа яг ингээд за энэ бясалгалын одоо учрыг нь олно, би өөрийнхөө надад тохиолдоод байгаа зүйлийнхээ учрыг олно гэсэн итгэл үнэмшлэр ер нь ингээд явж исэн гэх юм уу. За тэгээд хөгжимд бясалгал одоо sound meditation гэдэг гоё тийм ивент болдсон шүү дээ. Ингээд үе ингээд 7 хоногт нэг ч юм уу ингээд байдаг. За тэр хөгжим бясалгалыг яг түрүүжил жингэлтэй харих уулан дээр болно гэдгийг хараад за бүр байгаль руугаа дөхөөд ингээд байгальдаа хийх юм бол илүү гоё үр нөлөөтэй байх боломжтой байна гэдэг үүднээс түрүүжил ингээд явж исэн. Тэгэхэд хамгийн анх айгуу сонир зүйл тохиолдож исэн нь юу байсан гэхээр миний яг бага насны хүүхэд миний яг өөрийн бага настай миний яг нүдэн анцсан байхад ингээд урд харагдаад тэгээд ингээд тухайн үед авсан байсан нэг тийм трама гарч ирээд тэгээд тэр нь за яг юу байсан гэдгийг ч одоо яриад явах тийм. Гэхдээ тэрийг ингээд эдгээгээд анагааж чадсан. Тэнгүүд бясалгалын дахиад нэг хүч нь өөрийнхөө бага насны ч юм уу те эсвэл өөртөө нь үлдсэн байгаа тэр шархыг хөндөж олох олсныхаа дараа тэрийг эдгэх тийм процесс явагдуулах боломжтой юм байна гэдгийг харсан. Дараа нь гэртээ байхдаа гайд гэхэрч зааварчилгаатай бясалгалыг сонсоод тэгээд бясалгал хийдэг байсан. Тэгээд маш олон одоо бясалгалын дараа бас нэг шархаа гаргаж ирсэн гэх юм уу. Гинт ингээл шууд нулимс урсаал одоо тэр зааварчилгааны дунд нь байгаа үгэн сэтгэлийн хүнддэг ч юм уу те тиймэрхүү тохиолдлууд байх боломжтой байт юм лээ. Тэгэхээр энэ болгоно одоо зөвхөн байгаль дээр очиод хийх биш те зөвхөн гэртээ ч гэсэн тууштай хийх юм бол иймэрхүү шархаа бас ингээд тодруулан гаргаж ирэх боломжтой байд юм байна гэдгийг харсан. Ер нь бол анзааргаа айгуу сайжруулад анзааргаа илүү нэмсэн байдалтай байсан. Ер нь бол тэгээд яг энэ жилийн 4 сард 3 сард байж хата яаж юм гинт зүгээр йоганд ямаар санагдаад тэгээд гэрийнхээ ойролцоо байдаг өмнө нь явж исэн тийм йоганда бүртгүүлээд явж эхэлсэн. Тэгэхэд яг зүгээр рандом би одоо өөрийнхөө цагандаа тааруулаад за энэ йогад явчих гэж удаа сонгоод явсан чинь яг өөрийнхөө багшийг ингээд олцсон байсан гэх юм уу. Тэгээд йога хийхээс өмнө 5-10 минут ингээд гоё бясалгал хийж аваад йога хийдэн штэ. Тэгээд яг тэр үед нь манай багш ингээд гоё дуудуулах ч юм уу эсвэл яг тэр багшийн зааварчилгаатай бясалгал нь айгүй гоё ингээд хүрээдсэн. Тэгээд надад бүр яг тэгээ бясалгал хийгээ сууж хахад нь багшийн ингээд гоё мантра уншиж хахад нь ингээд жирнэл ягаан гэрэл ингээд нүдний өмнө харагдаад тэгэл би энэ багш энэ бол бараг л миний багш үнэхээр мөн байсан байна. Би ингээд өөрөө багшигаа олоод ирсэн байна. Бид хоёр ингээд учирчлаа гэдэг гүнзгөөс баг ингээд харж ирсэн. Тэгэхэд манай багш өөрөө ингээд бас бясалгалын багш байж таарад өөрөө ингээд бясалгалын анги явуулдаг. Тэгээд 5 сараас ингээд бясалгалын анги нэгнээ нараа чи явах уу гэд. Тэгээд би бүр дуртай ингээд явсан. Тэгээд тэр бясалгалын анги дээрээсээ бас ингээд маш гоё туршлагуудыг авч ер нь бол өөрийгөө өөр өнцгөр харж те одоо бясалгалыг дахиад одоо өөрт хийдэг байсан бясалгалаа илүү дээд төвшөнд хүртэл аваачиж бүр тэгж энерги хүртэл ингэж мэдэрч бүр ингэж хийж чадсан.
тэгэхээр яг одоо тэр бүх одоо туршлагуудыг яг хэрвээ та хэд хүсвэл ингээд яг иймэрхүү зүйл тохиолдсон ч юм уу те бүр тэгж нарийн бол дараа нь өөр бичлэгээр эсвэл яри хүсвэл түүнээс шиг миний одоо тэр юунууд хинт чамаатай юм те. За одоо ер нь бол айгуу гоё энгийн нэр хөнгөнөөр те нэг хүлээлт үүсэхгүйгээр хийж эхлээрээ. Тэгээ гол нь эхлэх гэдэг чинь хамгийн чухал байдаг. Тэгээд одоо надад тохиолдож байгаа зүйлүүд бүгд яг адилхан тохиолдно гэсэн үг бас биш. Одоо надад тохиолдоогүй зүйлүүд хүртэл та нарт тохиолдох боломжтой байх учраас эд шидийн зүйл эхний ээлжинд бол ямар нэгэн байдлаар хүлээхгүйгээр бясалгал гэдгээ яг юу юм бэ гэдгийг өөрийн биеэрээ олж мэдэх юм бэлээ. Тэгээ одоогийн нөхцөл байдалд бол би яг бясалгал хийж байхдаа яг бясалгалтаа орчлоо гэдгээ мэдэрдэг. Бас ингээд гарчаад байгаагаа бясалгалаасаа ингээд те орж гараад байгаагаа бас ингээд ер нь бол ялгаж салгаж сурцсан байгаа. Өөр тэгээд бас гой бясалгалаа хийж дуусчаад гой тэмдэглэл хөтлөөрөө гой дэвтэр нээгээд ч юм уу эсвэл компьютер дээрээ утсан дээрээ заавал бичиж тэмдэглээд энэ бясалгалаар ийм мэдэрлээ, ийм бодлууд надад орж ирлээ те ийм одоо зураг надад харагдлаа гэдэг ч юм уу те ийм дүүрс надад харагдлаа энэ гэдгээ бүгдийг ингээд тэмдэглээд явбал дараа нь тэрийг ингээд одоо марчиж магадгүй. Тэгтээ дараа нь тэрийг ингээд буцаад олж унших юм бол айгуу гоё мессеж бол байдаг шүү. Тэ яг ингээд тэр мессежийг ингээ алдчих гад байдаг. Одоо надад бол яг тиймэрхүү марцсан юмнууд тэмдэглээгүйгээсээ болоод алдсан ч юм уу тиймэрхүү юмнууд бол зөндөө байгаа. Тийм учраас гоё тэмдэглэл хийх нь амар гоё чухал байдаг шүү. За тэгээд илүү хүсвэл илүү яг бүр нарийн ярьж дараагийн видеон дээр оруулахыг хичээе. Зүгээр иймэрхүү бодлуудаа гоё зэгцэлмээр санагдаад. Тэгээ угаасаа хүмүүс айгүй их надтай адилхан яг иймэрхүү бодолтой хүлээлт үүсгэсэн тэгээ хийхгүй эсвэл ингээд YouTube-ээс ямар нэгэн гайд хайгаад бичлэг хайгаад тэрийгээ олохгүй ч юм уу те ямар нэгэн тийм төөрөлцөн байдалтай яг адилхан явж иж магадгүй гэж бодоод энэ бичлэгийг хийсэн шүү. Тэгээд багч гисэн тусалсан байх гэж найдаа. Тэгээд та бүхэнд энэ хүртэл сонсон маш их баярлалаа.